Зөөнгүүдийн ноолуур 3 дугаар сарын дунд болон сүүлээр жигдэрч ноолуурын борлуулалт эхэлдэг. За энэ жил цагаагаар хүйтэн зарим сумдад цастай байгаа учраас ямаа самналт дөнгөж эхэлж байна. Хинтээ аймагт 1 кг ноолуурын ханш 180 мянган төгрөг байна. За малчтын хувьд үн цаашид 200 мянгад хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Хинтээ аймагт ноолуурын борлуулалт эхэлжээ. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад ямаа самналт өнгөрсөн 7 хоногт эхэлсэн байна. Энэ цагаагаар байдал зарим нутгаар хүйтэн жиндүү цас бүрэн хайлж дуусаагүйтэй холбоотой гэж малчид хэллээ. Нөгөө талаар цас ихтэй жил чиглэг шороо тоосгүй байгаа нь ноолуурын чанарт нөлөөлдөг гэнэ. Гарт сайн байж бурга, хялгас байхгүй байдаг гэнэ. Ажлын хувьд бол хоргоо баахгүй. Цастай байсан болохоор ноолуур их сайхан гарч ирлээ. Тэгээ бол чанарын хувьд ч тийм. Тэг гарсан хувьд бол сайхан байна. Чанар мандар бол гоё илээ. Хоргоо баахгүй. Би ч бас нэг хагас ямаа самж бод ирсэн сая. Ер нь давгүй байна уу? Давгүй. Инжлийн хувьд бол ноолуурын хувьд бол гоё гарч ирлээ. Цагаагаар байдалтай холбоотой юм уу? Манайхын тийш бол цастай одоо л юм дөнгөж ямаагаа самж эхэлж. Одоо аль нутгаар уу гэсэн үг вэ? Хинтээ гал шарлаа. Гашаал. Ер нь гарцэр нь ямар байх юм? Чанар ямар байх юм ер нь харж байхад. Ер нь давгүй. Энэ жилийн ноолуурын анхны үн 1 кг нь 180 мянган төгрөгөөс эхэлж байна. Сүхбаатар аймагт болох ноолуурын дуудлага худалдааны үн ноолуурын ханшийг тогтоож өгнө гэж худалдаачид үзлээ. Тоос бүргээ байхгүй. Энэ жил ер нь ямааны гарц сайн байгаа. Ер нь хамгийн эхэндээ хэдэн грамм татчихжээ. За ер нь ямаа нэг дунд 400 грамм ярьж явах шиг байна хүмүүс. Нөдлөнгөө шиг унжиж магадгүй байна тэрийгээд. Зарим нь жоо хүлээлттэй байна. Тэглгүй яг энэ жил жоохон нийт нутгаар жоохон цастай байсан. Тэгээд тэрнээс л шалтгаалж байгаа хта. Өгтөө ер нь танад хэр их хөгж ийн өдөрт? Яг өдөрт баг сагаар л ирж байна да. Одоо яг л эд самж байгаа болохоор тэгээд. Үүний хувьд ямар байгаа вэ? Үүний хувьд одоохондоо 180 л гэдэг шиг шүү дээ. Зарим малчид хөсний ямаа самнах баригаа тавьж ажиллаулдаг. Ингэхдээ нэг 90 ямааг самнах ханш 12 мянгаас 13 мянган төгрөгийн хооронд байна. Ноолуурын ханш өсвөл самнах ханш мөн дагаад өсдөг байна.